Хуулийг бол сайжруулах ёстой. Тэгээд энэ хуулийг бол сайжруулад өшөө явах байх гэж бодож байна. Тэгээд энэ хуулийг бол ер нь дэмжиж байгаа. Гэхдээ энэ хуулийн дээр бас нэлээд сайжруулалт хийх бол шаардлагатай харагдаж байгаа. Ер нь бол бүр ажлын хэсэгт дахиад зарим заалтуудыг буцааж боловсруулах энэ төр шаардлагатай харагдаад байгаа. Энэ 4.1-6 дээр баталгаажуулалт гэж бүтээгдэхүүн тогтолцоо нь тогтоосон шаардлагад нийцэж байгааг эрх бүхий хөндлөнгийн байгууллага нотлоно гэж байгаа. Нэгдүгürt энэ өөрөө процессын шин чанартай нэр томьёон дээр утга агуулга орсон байна. Хоёрдугаарт хөндлөнгийн байгууллага нотлоно гэдэг нь одоо яг юугаа хэлж байгаа юм бэ? Энд чинь баталгаажуулалтын схемээрээ дамжуулаад баталгаажуулалтын байгууллага нь өөрөө хийдэг процессыг эрх бүхий хөндлөнгийн байгууллага гэдэг нь хэнийг хэлж байгаа. Энэ одоо хаанч байхгүй штэ. Энийг тодруулмаар байна. За хоёрт нь нийлүүлэгчийн мэдэгдэл гэдэг нэг юм яваад байгаа юм. Би энэ дээр харин жоохон тодруулахгүй бол нийлүүлэгчийн мэдэгдэл гэж бүтээгдэхүүн тогтоосон шаардлагад нийцэж байгаа талаар үйлдвэрлэгч эсвэл нийлүүлэгчээс бичгээр гаргасан нотлохоо гэж байгаа. Үндсэндээ хэн тогтоож байгаа юм бэ гэхээр энэ бүтээгдэхүүний чинь байгууллага дотоод хяналт. Тэгэхээр энэ хэн хянах нь өөрөө тодорхойгүй. Тэгээ энэ дээр ингээд харахаар тохирлын баталгаан, тохирлын гэрчлэгээ болон нийлүүлэгчийн мэдэгдэл хэлбэртэй байна гэдэг нэг тохирлын баталгаан дээр оруулсан. Тэгэхээр энэ одоо үндсэндээ байгууллага өөрөө стандартад гаргаад мэдэгдэл явуулаад энэ стандарт нэг хэрэгжиж явах юм уу? Энийг энийг тийм нуугдмал санаа яваад байгаа юм шиг харагдаж байна. За 3 дугаарт энэ аюулгүй тэмдэг 4.1.11 дээр би бас өмнө байнгын орон дээр бас хэлж ирсэн. Одоо энэ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд одоо яг үндэсний аюулгүй байдлын хэлбэрүүд байгаа. Үүний нэг нь өөрөө хүнсний аюулгүй байдал буюу одоо food security гэж байгаа. За энэ дотроо 3 шинж агуулгадж байгаа. Хүнсийг хүртээмжтэй байлгах, хангамжийг нь хангах, шимт байдлыг нь хангах гэдэг. Тэгэхээр энэ өөрөө ерөөсөө бүтээгдэхүүний баталгаат байдлыг яриад байгаа. Тэгэхээр энэ аюулгүй тэмдгийг баталгаат байдлын тэмдэг гэж болгож өөрчлөө гэдэг саналыг би илэрхийлсэн байгаа. Тэгээ энэ дээр бас анхаараарай. Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль дээр энэ хүнсний аюулгүй байдлыг өөрчлөөд хүнсний баталгаат байдал болгож олон улсын юм жишгээр явж байгаа. Тэгэхээр энийг бас өөрчлөлмөр байна. За дараагийнх нь болохоор байгууллагын стандартыг стандарт тохирлын үнэлгээний төв байгууллага түүний харьяа аймаг нийслэлдэх байгууллага бүртгүүлнэ гэж. Аль нь яг бүртгэх юм? Төв байгууллага бүртгэх шаардлага байгаа мó? Энэ аймаг нийслэл нь өөрсдөө бүртгээд явчих болдоггүй мó гэж асуумаар байгаа. Яагаад тэгэхээр энийг одоо аль нэг нь бүртгэх, яаж бүртгэх юмуд нь журам нь өөрөө тодорхойгүй яваад байгаа учраас. Тэгэхээр энийг ингэж тохирлын үнэлгээний төв байгууллагч бүртгээл аймаг нийслэл гэхгүйгээр нэг талдаа одоо яг энэ доод нэгжтэй өгвөл яадаг юм бэ? Аймаг нийслэл нь бүртгээд явах боломжтой гэж бол харж байгаа. За 13.2 дээр хүн малын эрүүл мэнд гэдэг. Би энэ байгааг бас байнгын оронд хэлж ирсэн. Одоо бол үндсэндээ энэ One Health гэдэг том зарчим явж байгаа. Тийм учраас энэ хүн, мал, ургамал, амьтан гэсэн заалтыг бол оруулж цогцоор нь авахгүй бол энэ заалтан дээр дандаа хүн малын эрүүл мэнд гэсэн байдлаар яваад байгаа. Тэгэхээр бид нар бас олон улсынхаа жишгтэй нийцүүлээд энд өөрчлөлт оруулъя гэд оруулсан байгаа. За тэгээд 31.1 дээр энэ мэдээллийн сантай байх асуудлыг дурдсан байсан. Одоо энэ мэдээллийн сангийг захимжуулж болохгүй мó? Тэгэхгүй бол энэ За асуултанд Шадар сайд сайн бонгийн амар сайхан хариулна. За Мантха гишүүн сая энэ мэдээлэл захимжуулахгүй юу гэж. Яг энэ стандартыг захимжуулах ажил эрчимтэй явагдаж байна. Бид энэ гайлын ерхий газар, татварын газар, стандарт хэмжилт зүүн газар, за бусад энэ одоо байгууллагуудын мэдээллийн өгдөл мэдээлэл датаг нэг платформ дээр мэдээлэл технологи хиймэл оюун дээр суурилсан ийм үндэсний хэмжээний системийг хөгжүүлэх ажил ингээд дуусах шатанда явж байгаа. За энэ систем ашиглалтанд орсноор бүх бараа бүтээгдэхүүнүүдийн стандартуудыг шууд ингээд цахимаар хянах боломж бүрдэнэ. Стандарт өөрөө бас цахимжаад ил тод нээлттэй болоод цахимаар авдаг болсон. За энэ шинэ систем бий болсноор бид барилгын материал, хүнсний
ийм хэрэглгээд ер нь Монгол улсад импортоор орж иж байгаа болон дотоод үйлдвэрлэгдэж байгаа гадаадад экспортлж байгаа бүх бараа бүтээгдэхүүнүүдийг цахим хяналтад оруулаад тухайн одоо үед нь гарал үүсэл чанар стандарт аюулгүй байдлыг хянаад болж ивэл хэлээр нэвтрүүлнэ. За мэдээж одоо олон улсын итгэмжил хоорондоо хүлээн зөвшөөрсөн 160 гаруй улс орн манайтай хамтарч ажиллаж байгаа. Манай одоо итгэмжил стандартыг энэ улс орнууд хүлээн зөвшөөрөөд ажлыг саяхан одоо бас гэрээ хэлцээрээр бий болгосон. За энэ өөрөө цаашаа асар том одоо олон улсын зах зээл нэвтрэх итгэвчлэл учраас бид энэ хяналтуудаа тавина. За тэгээ зогсохгүй ер нь барилгын материал обоо гэдэг хүнсний бүтээгдэхүүн орж ирэх юм бол орж ирсэн тэр бүтээгдэхүүнийг хэн оруулж ирээд хаана худалдаж байгааг хүртэл тэр одоо код мэдээлэлээр нь хянаад 100 айл дээр юм уу эсвэл одоо тэр юун дээр дарагон төв дээр гэдэг юм уу нэг бол энэ хүнсний зах дээр зарагдж байгаа мүү юу гэдгийг нь хүртэл худалдаа авахч ороод худалдаж авах байрныхаа обоо шалны хүртэл хэний оруулж ирсэн ямар үйлдвэрийн гэдгийг худалдаж авахаас өмнө хүртэл хяндаг ийм тогтолцоог бид одоо бий болгоё гэд асар их мэдээллийн бааз суурийг нэгтгэх ажлууд хийж байгаа. Тэгээ энэ үе шаттай явна. За бусад одоо тэр итгэмжлэлийг бол мэдээж одоо итгэмжлэлийг баталсан байгууллага баталгаажуулалтаа хянана. Дээрээс нь зөвхөн төр гэхээсээ илүүтэй олон улсын байгууллага бий. За энэ итгэмжлэл тохирлын гэрчлэгийг олгодог хүндлэнгийн байгууллагууд бий. Тэрний одоо ойлголт мэдээллийг нэгтгэж хэн ямар үүрэг хариуцлагыг хүлээж хэн юуг гүйцэтгэдэг юм бэ гэдгийг л одоо илүү ил тодох процесс явж байна л гэж ойлгож байна тийм. За нэмээд Батбаатар дараа хариулчих. За болцсон уу? За нэг минутаар хариулъя. Амар сайхан. За. Шинэ асуултанд хариулъя. 4-1-1 гэж энэ бол 4-1-6 аачлаа. 4-1-6 баталгаажуулалт бүтээгдэхүүн тогтолцоон тогтооцсон шаардлагад нийцэж байгаа эрх бүхий хөндлөнгийн байгууллага гэдэг нь нөгөө тохирлын үнэлгээний байгууллага хэлж байгаа. Тухайн бүтээгдэхүүн тогтолцоо нь одоо стандартын шаардлагад нийцэж гин үгүй юу гэдэг тохирлын үнэлгээний байгууллагаар нотлох л тэр баталгаажуулалтыг хийхэд тэр үйл ажиллагаа. За аюулгүй тэмдэг гэдэг заалт орж ирсэн. Аюулгүй тэмдэг бол аюулгүй тэмдэг нь бол техникийн зохицуулалт буюу стандарт шаардлагыг бүрэн хангаж байгааг тодорхойлсон тэмдэглэгээ. Энэ олон улсад бол хэрэглэгдээд явдаг тийм л заалт байгаа. Техникийн зохицуулалт аюулгүй үзүүлэлт тодорхой тусгасан байдаг тул аюулгүй шаардлагыг хангасан илэрхийлэл нь худалдааны тэмдэг. Тэр тухайн бүтээгдэхүүн үйлчлэл. За тодруулах уу? Цаг нь дуусчлаа. За Мэндөрийн Мантхай гишүүн тодруулъя. За хүндлэнгийн байгууллага гэдэг юм нэр томьёон дээр огт тусгагдааг байгаа. Тэгэхээр ийм нэрчлэлээр орж ирэхээр дараа нь энэ хууль яаж ч бас хэрэгжилтэн дээр говьж болохоор харагдаж байна. Тийм учраас ийм нэгэнт нэр томьёон дээр тусгагдаагүй тодорхойлт байхгүй байгаа нэрийг яг өөрөөсөө тохирлын үнэлгээний төвөөр нь л бич гэж хэлмээр байна. Тэгэхгүй бол одоо хүндлэнгийн байгууллага гэхэлэр хувийн байгууллагууд хүртэл орж ирээд үндсэндээ баталгаажуулалт хийгээ явах боломж үүсгэр харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг нь өөрчлөмөр байна. Хоёрдугаарт нийлүүлэгчийн мэдэгдэл гэдэг дээр энэ нуугдмал санаа энэ яг тодорхой бол одоо ингээд жишээлбэл үйлдвэрлэгч нар өөрсдөө стандартаа гаргаад танад мэдэгдэл өгчихөл юм бол одоо энэ стандарт хэрэгжээд явах юм уу? Үндсэндээ бол яг тэгж харагдаж штэ. Гэрчилгээ ба тохирлын баталгаан тохирлын гэрчлэгээ болон нийлүүлэгчийн мэдэгдэл хэлбэртэй байна гэдээ орчиж байгаа тийм. Тэгэхээр энэ дээр бас нэг нэмэлт хариулт авъя. За эндрийн 4-р микрофон. За нийлүүлэгчийн мэдэгдэл гэж бүтээгдэхүүн тогтоосон шаардлага нийцэж байгаа талаар үйлдвэрч эсвэл нийлүүлэгч бичгээр гаргасан нотлогоо гэдэг энэ бол яг одоогийн хүчин төгөлдөр мөрж байгаа хуулийн дээр авсан заалтыг л яг тэр чигээр нь одоо аваад явж байгаа. Гэхдээ энийг бол одоо засаж сайжруулж одоо олон улсын түвшинд өөрчлөх боломжтой гэдэг агуулгалаа. Тэгээ таны хэлж байгаа энэ санаануудыг бол одоо манай хуулийн дээр бол өөрчлөлт хийх одоо ямар байдлаар одоо хоёр салаа утгагүй одоо ингээд сайжруулах тийм боломжтой. За Бадамдоржийн Хонсломаа гишүүн асуулт асууя.